Бурхан багш 2600 гаруй жилийн өмнө энтэх гээд хааны гэр бүлд төрсөн. Ингээд удаагүй байхад ээж нь ертөнцийн мөнх өсийг үзүүлсэн байдаг. Ингээд Бурхан багш том болоод гэгэрлийн замуур дөрөв хичээгээд 36 нас өдөр зоглох үед одоо муу сэтгэл бүгдийг ялан дийлээд одоо гэгэрсэн байдаг. Ингээд өөрөө гэгэрэлд хүрнэ гэдэг бол одоо хүн болсон, хүн байж болох тэр боломжийг бүрэн ашигласан гэж ингэж үздэг. Ингээд өөрийн ээж хүүхэд багтанд дөнгөж төрсний дараа удалгүй тааллуулсан байсан. Одоо хаана төрсөн болоо гэд өөрийн номын эрдмээр болгоох буюу харах ээж нь Тэнгэрийн оронд төрсэн байсан гэж үздэг. Ингээд ээжийнхаа ачийг хариулахаар Тэнгэрийн орон руу морилоод тэнд өөрийн ээж тэнгэр болцсон байгаа ээж болон бусад тэнгэрүүдэд хүн одоо яаж энэ зовлон муу юмас ангижирдаг, гардаг тэр аргыг зааж, сургаж, дадуулж ингээд замбууланд одоо заларч бууж ирсэн өдөр нь намрын хадаг сарын бэлгийн тоолын 22-ны энэ өдөр юм байгаа. Тийм учраас одоо Бурхан багш хэдий Бурхан болж гэгэрсэн хэдий ч ээжийнхээ ачийг хариулахаар ийм одоо зохиол үйл бүтээсэн энэ өдөр учраас монголчууд одоо эхийн ачийг хариулсан энэ өдөр юм байна. Тийм болохоор одоо бид бүгд энэ өдөр хувь хүн өөрөө юунд хичээх вэ, яах вэ гэдгийг бэлэгшээж үүнд хичээл зүтгэл гаргаж ирсэн ийм уламжлал байна.